Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү энэ сарын 13-ны өдөр Монгол улсад суугаа бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яамны худалдааны зөвлөх Зао Чима тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ лабораторийн сүлжээ байгуулах асуудал болон нэгдсэн төв лабораторийн барилгын үйл явц, тулгарч буй бэрхшээл, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцсон юм а. Өнөөдөр миний бие болохоор мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү даргатайгаа уулзсандаа их баяртай байгаа. Өнөөдөр уулзалтын явцдаа болохоор биднээс бүгд найрамд Хятад ард улсын засгийн газраас Монгол улсын засгийн газарт буцлагын тусламжаараа баригдах нэгдсэн лабораторийн асуудлын талаар биднээс хоорондоо санал бодлоо солилцсон байгаа. Тэгээ өнөөдрийн уулзалтын гол зорилго нь болохоор биднээс энэ лабораторийн барилгын ажлыг чанартай, үр дүнтэй хугацаанд бас бүрэн гүйцэтгэж дуусгах Монголын талд ашиглалтанд өгөх асуудлаар бол санал бодлоо тавьсан байгаа. Тэгээ биднээс энэ барилгын ажлыг нь бас Монголын талын холбогдох саналынхаа дагуу барилгын ажлын явцдаа зураг төсөлдөө өөрчлөлт оруулаад хөрөнгө мөнгөний асуудал дээр бас холбогдох хүмүүстэйгээ биднээс бас ярилцж байгаа. Энэ асуудлынхаа хүрээнд бас зураг төсөлдөө нэмэлт өөрчлөлт орохыг биднээс Хятадын талаас бас дэмжиж үзээд энэ зураг төслийн өөрчлөлтийг нь бас Монголын тал ямар ч байдлаараа хийгдэх үү гэдэг асуудлаар бас ярилцсан байгаамаа. Дашрамд дуртахад Монгол улсын засгийн газрын 2012 оны төлөвлөгөөнд 8 дугаар сард шинэ лабораторийг хүлээн авахар товлогджээ. Энэ талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү хүнсний аюулгүй байдлын асуудлыг лабораторигүйгээр төсөөлхийн аргагүй юм. Тиймээс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газраас энэ чухал үйл ажиллагааг санхүүжүүлж хугацаанд хүлээлгэж өгнө гэж найдаж байна хэмээн онцоллоо.